Сайн байцгаана уу? Та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн хичээлээрээ 7 хоногийн өдрүүдэд нэрлэж сурцгаая. Ингээд дэвтэр балаа бэлдээд чанга дуугаар намайг дагаад давтаад хэлээрээ. Lundi, lundi, mardi, mardi, mercredi, mercredi, jeudi, jeudi, vendredi, vendredi, samedi, samedi, dimanche, dimanche. За гаригуудын нэрийг өгүүлбэрийн эхэнд ороагүй бол жижигээр бичдэг байна. Жишээлбэл lundi, ils déjeunent chez leurs parents. Lundi, ils déjeunent chez leurs parents. Тэгэхээр нэгтгэхэд тэд эцэг эхэндээ аав ээжиндээ тийм ээ хоол иднэ гэсэн өгүүлбэр байна. Тэгэхээр lundi гэдэг үг маань өгүүлбэрийн эхэнд орж байгаа учраас томор очив. Тэрнээс биш жижигээр бичдэг байна. За дараа нь le гэдэг өгтөрийн араас гариг орох юм бол 7 өнөг бүр давтагддаг. Ерөнхий дадлыг илэрхийлэх хэрэглэдэг. Үйлдэл нь 7 өнөг бүр давтагдаж байгаа ч гэсэн тийм тогтмол биш байдаг. За жишээлх юм бол le lundi je fais du sport. Бараг нэгдэх өдөр болгон тийм ээ даваа гараг болгон би спортоор хичээлдэг гэсэн утгаар илэрхийлж байна. За гэхдээ нэгдэх болгонд явж байгаа ч гэсэндээ бас тогтмол биш тийм ээ. 2 3 нэгд өдөр яваад нэгд өдөр явахгүй байх юм бол тэр нь тогтмол биш байх нь. Le vendredi soir je sors avec mes amis. Тэгэхээр баасан гарагийн орой болгон би найзуудтайгаа гардаг. Гэхдээ тэр нь тогтмол биш байх нь. За дараагийн тохиолдолд нь tous les гэд гариг маань орох нь байна. За тэгэхээр яг нь tous les lundi je fais du sport. Тэгэхээр даваа гараг болгонд би спортоор хичээлдэг. Тэгэхээр яг нь спортоор хичээлж байгаа даваа гараг маань тогтмол байх нь. Даваа гарагийг халахсгүйгээр спорттоо даваа гараг болгон явах нь байна. Tous les vendredis soir je sors avec mes amis. Тэгэхээр баасан гарагийн орой болгон би найзуудтайгаа гардаг гэсэн утгатай. Тэгэхээр tous les vendredi гэхээр яг нь баасан гараг болгон болох нь шүү дээ. Тогтмол. Өөр нь алхасгүйгээр тогтмол хийгддэг үйлдэл байх нь байна. За дараагийн тохиолдол нь лөө гэдэг ухтургүй орох үед яг нэг өдрийг тодотгож хэлдэг байх нь байна. За жишээлх юм бол elle part en voyage mardi. Тэр аялалд 2 дахь өдөр явах нь байна. Ирэх 2 дахь өдөр явах нь шүү дээ тийм ээ. За тэгэхээр 2 дахь өдөр болгоно биш. Тэгэхээр 2 дахь өдрийг тодтогч хэлж байна. Тэр ирэх 2 дахь өдөр амралтанд явах нь байна. J'ai un rendez-vous lundi. Тэгэхээр би даваа гарагт нэг цагтээ гэсэн үг байна. Тэгэхээр лөө гэдэг утгаар ороогүй байгаа учраас хэлж байгаа гаригаа тодтогч хэлж яах нь байна. За дараагийн хэрэглээ нь а гэдэг утгарын араас гариг маань орох нь. За тэгэхээр жишээлх юм бол à lundi, à mardi, à lundi prochain. Тэгэхээр нөгөө нэг au revoir гэдэг үгтэй утга ижил баяртай гэсэн утгыг илэрхийлэх нь. Гэхдээ нөгөө а гэдэг утгаарынхаа араас нөгөө гариг маань орж байгаа учраас дараагийн нэгтгэд уулзъя тийм ээ. Дараагийн нэгт хүртэл баяртай гэсэн утгаар илэрхийлэх нь. À mardi гэхээр дараагийн 2 дахь өдөр хүртэл баяртай. À lundi prochain гэхээр дараагийн нэгт хүртэл баяртай гэсэн утгаар илэрхийлэх нь байна. Тэгэхээр баяртай гэдэг үгийг а гэдэг утгаарийн араас гаригаа хэлж илэрхийлж болох нь байна. За ингээд өнөөдрийн хичээл үгээр өндөрлөж байна. Дараагийн хичээл хүртэл түр баяртай.